За өнөөдрийн асинхрон хичээл уран зохиолын нэхийг дуурайж гэсэн хичээлтэй. За хичээлийн зорилгоод ихэнх бүтэц хэв маягаас сонгон уран зохиолын нэгтгэж гэсэн. За энэ бүрээд өнөөдрийн асинхрон хичээлээр ярилцсанаа. За ерөн дуурай зохиох гэж юу вэ? Одоос хэлцүүлээд бодоорой. За дуурай зохиох гэдэг бол бэлэн байгаа. За их зохиолын бүтэц хэмнэл дүр төрсөл найруулгын үг байсыг загвар болгон өөр байгууллагаар баяжуулсан бичлэг бол хэлдэг. За энэ нь бол одоо ерөнхийдөө хуулбарлах гэсэн үг биш, харин тухайн зохиолчид урлагт нь одоо нэгшлэх бичлэг хардаг сурцсан байна. За тэгвэл сайн зохиолыг дуурайж бичих сайн мэдээлэл бичиж зохиож чаднаа гэж байна. За жишээлбэл энэ зөрчсөн үг байна. За энийг одоо дуурайж бичих та уншаарай. За хаагур явахыг газарч мэднэ, хаа бүрхийг ноён мэднэ гэсэн 80 удаа. За энийг хаагур явахыг газарч мэднэ, хаа бүрхийг зорчигч мэднэ гэж дуурайжсэн. За пүүгээр идэж бяцлах шиг тархлан жингээр идэж интүү шиг тархлана гэж одоо гахаа бяцгалсан байдаг бол за энийг дуурайжсэн литрээр ууж газрын холыг товчлон саваар ууж сарын газрыг товчлно гэж. За өнөөдрийн бидний одоо хэрэглээд хамгийн нэгэд байдаг машиныг одоо гэж баясгалж дуурайжсэн байгааг та бүхэн харж байна. За ерөн дуурай зохиосон зохиолын жишээ. За жишээлбэл минийхийн зураг гэдэг нацагд орж ирэх удаа шүлэг байдгийг та бүхэн мэдж байгаа. За минийхийн зураг магнаа халдсан зүгээс та мянган хүний дундаас бие харав үздэг. Мерс майлж намайг чиглэлсээр ирдэг дунд цагаан үстэй дуран гармуудтэй. Түмэн хоньны дунд түүнээс хөргөн намдаг. Төрсөн хот дотор тэр бид хоёр тоглодог. Өдөг юугаан сүлдэг. Өөрийнхөө ээжийг өгдөг. Өвөр дэмэд гараад хөөртмөр шигдэг. Нааш цааш тэгтэн малчин хүнийг баясгатаа гэсэн. За энэ шүлгийг за миний бяцхан дүү гэсэн байдлаар одоо дуурайж бичсэн байгааг та бүхэн харьцуулаад уншаарай. За ингэж одоо дуурайж бичихтэй бид бас хэлбэрийн талаас нь дуурайж бичиж болно. За сэдвээс нь одоо дуурайлгаж бичиж болно. За дүрийг нь одоо дуурайлгаж бичиж болно. Мөн үйл явдлаар нь дуурайг одоо бичиж болдоо гэж. За тэгэхээр энэ одоо дөрвөн янзраас дуурайж бичих арга байна. За тэгвэл энэ хоёр одоо шүлгийн хувьд бол харж үзвэл ижил тал нь юу бэ гэвэл за шүлгийнх нь бол хэлбэр ижил байна. За мөр түгийнх нь тоо ижил байна. За толгой холболт нь ижил байна. За сэдвийн ялгаатай тал нь юу бэ гэвэл одоо сэдвийн одоо хувьд бол өөр байна. Дүр нь өөр байна. Үйл явдал нь бас минийх нь өөр байна гэдгийг бас уншиж үзсний дараа харьцуулаад хэрэгцүүлээд бодоорой. За жишээлбэл одоо энэ дээр хаах юм бол хэлбэрийн хувьд одоо ямар байсан вэ? Хоёулаа дөрвөн мөртөө бадаг байсан. За толгой холболт нь бол эмдээ тэв гэсэн 80 өдөр гол байсан. За мань одоо 7-аас 8 үеийн хэмнэлтэй айзан хэмнэл нь бол таарч одоо тохирсон байгаа тийм ээ. За тэгвэл сэдвийн хувьд бол минийхийн сургал хүн ба байгалийн холбоо мас сэрэг хайрлах ухааны байсан бол за миний бяцхан дүүсэн шүлэг дээр бол ах дүүсийн холбоо одоо дүүгээ хайрлах сэтгэлийг илүү одоо туулгаж төрсөлсөн байна. За минийхийн сургал шүлгийн хувьд бол дүрнхийн сургал байсан бол миний бяцхан дүү шүлэг бяцхан дүү байна гэж. За үйл явдлаар нь бол таах юм бол майлах, сүвдэх, дэгдэн гүөх гэж одоо хурганы одоо хийх үйлүүдийг тоочж бичсэн бол бяцхан дүү гэсэн шүлэгт хаа гэж дуудах, мөлбөх, угжаах, хөвөх, гүйх, тоглох гэсэн одоо үйл хүсэг гэж одоо дуурай бичжээ гэж ойлгож болно. За ингээд дуурай зохиох аргад бол за зохиохдоо бид нэр бас хэд аргуудыг бас эндээс одоо дүгнэж болно. За мөрийг нь бол холбоно одоо дуурайж болно. За мөн сүүл одоо холбож дуурайж болно. За мөн мөрийн тоог нь ижил болгон дуурайж болно гэсэн дүгнэлтийг хийж болно. За дуурайж бичихтаа бас дараах зарчмыг одоо баримтлана. За нэгдүгээр нь хэлбэрийн хувьд бол ижил байх ёстой. За сэдв нь одоо өөр байх ёстой. Шин дүрийг бүтээх ёстой. За мөр түгийн тоо одоо ижил байх ёстой. Үйл явдал нь өөр байх ёстой гэсэн. За ийм одоо зарчмыг баримтлана дуурайж бичих нэ. За тэгвэл одоо миний нутаг гэдэг нацагд орж ийн шүлэг байна тийм ээ. За найрлал. За энэ найрлалын одоо эхний дөрвөн одоо хэрхэн яаж дуурайж бичсэн байгааг та эндээс уншаад харьцуулж болох нэ. За ингээд та бүхэн өнөөдрийнхөө хичээлээр үзсэн агуулга баттгаад за би дааж унших одоо даалгаврууд орсон байгаа. Энэ бүхнийг бас хэрэгцүүлээд бодоод
За өнөөдрийнхөө даалгаврууд дээр онол эцгийгээд үзээрэй.